んにちは。今日は第49課を勉強します。みんなの日本語はあと49課と50課だけが残りましたね。あと少しですから最後まで頑張りましょう。49課と50課では日本語の敬語を習います。今日は尊敬語を勉強します。За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр 49 дугаар хичээлээ сурах нэ. Японы Минано Нихонго ном маань одоо 49-50 дугаар хичээлээ хоёрхан хичээлүүлсэн байна. За эдгээр хоёр хичээл дээр бол Японы хүндэтгэлийн өгүүллэгийг бид нар сурдаг. Өнөөдөр хүндэтгэлийн өгүүллэгийн нэг болох сонкейго буюу бусдын үлийг хүндэтгэх хэлбэрийг сурнаа. Нихонго no кейго ва сонкейго, kenjōgo, teineigo と3つあります。За Японы хүндэтгэлийн үг хэллэгийг кейго гэж хэлдэг. Тэгээ сонкейго, kenjōgo, teineigo гэж гурван ангилдаг байна. はい、сонкейгоというのは相手を上に上げて相手の動作を上に上げて話す言葉です。つまり相手の人物、その存在、行為、状態などに対して話している人が話し手が尊意を表すという意味です。はい、次は謙譲語ですね。謙譲語は、自分、私を下げて下にして話している言葉です。丁寧語はですますで終わる言葉ですね。たくさんの人の前で話すときや、知らない人と話すときも使います。За өнөөдрийн бидний сурах гээд байгаа сонкейго буюу харилцагчийн үлийг хүндэтгэх гэдэг хэлбэр нь за одоо харилцаж буй хүнийхээ байр суурь, үйлдэл, нөхцөл байдал зэрэгт одоо хүндэтгэлээ хандаж байгаа илэрхийлж байгаа хэлбэр ахна. За kenjōgo буюу өөрийн үйлийг дарах, доошлуулах гэсэн хэлбэр байна. За энийг бол 50 дугаар хичээлээр бид нар дэлгэрэнгүй сурна. За teineigo буюу ийдэх хэлбэр нь ерөнхийдөө бол дис масаар төгсөд одоо бид нар 1-р хичээлээс 49-р хичээлээр сураад ирсэн энэ бүх хичээл маань ийдэх хэлбэр дээр хэрэгжилж байгаа. Ер нь л одоо нэр үг тэмдэг нэр хамт дисгэж тусаад үйл өгөөд ерөнхийдөө маш маштай хэлбэрээр тусчээл ийдэх хэлбэр гэсэн үг байна. はい、それでは始めます。はい、尊敬語です。尊敬語というのはза өөрөөсөө насаар эсвэл албан тушаал, байр суурьаар ахмад хүнтэй харилцахдаа тухайн хүний үйл хөдлөлийг хүндлэн ярих. За бид нар сая дэлгэрүүлээ хэлчихсэн. За сумаар үзүүлэх юм бол ийм байдалтай байна. За тэгвэл сонкейго 3 янзаар илэрч болно. Нэгдүгээрт укеми дōshi гэдэг нь бусдын эрхэнд үлдэгт хэвээр сонкейго үүсч болно. За юу гэсэн үг юм болоо гэхээр өгүүлбэрийн ерөнхий дөрвийн одоо бүтцийг харъя, хэлбэрийг харъя. Мэ уэ но хито, мибун но такай хито. За насаараа ахмаг эсвэл одоо нийгмийн байр суурьаар чамаас арай өндөр хүн байвал за тэр хүнийг бол өгүүлбэрийн топик болгоо тий. Ва гэд үйл үг нь укеми хэлбэрээр илэрвэл энэ нь одоо сонкейго болж хувирж байна гэсэн үг. За бүгдээ жишээ ажиллаад явъя. За ямар өгүүлбэр гарч ирж байна? Шачō wa ashita kimasen. За ингэж хэлж үгүйсэ болно тийм ээ. Захирал маргааш ирэхгүй. За бид нар захирал ирэхгүй гинэ гэж ярьж байгаагаа шачō wa ashita kimasen гэж хэлж болно. Гэхдээ хүндэтгэлийн хэлбэрч хэлжүүлвэл шачō wa ashita koraremasen. Шачō wa ashita koraremasen. Өөрөөр хэлэх юм бол кимасен гэдэг энгийн хэлбэр дээр үйл үгийг корарemasen укеми хэлбэр дээр авчирснаар энэ нь сонкейго буюу бусдын үлийг хүндэтгэж байгаа хэлбэр үүсэж байна. За дараагийн жишээг харъя. Buchō wa shiryō o yomimashita. Buchō wa shiryō o yomimashita. За хэлцийн дарга материалыг уншсан гэж байна тийм.
1дээр хувирахаараа. Бучоо ва ширио о юмаремашта. Бучоо ва ширио о юмаремашта. За юмимашта гэдэг үйл үг юмаремашта гэд Укимийн хэлбэр рүү шилжсэн байна. Ингэснээр хүндэтгэлийн утга үүсэж байна. За утгын хувьд бол яг адилхан. Энэ хоёр дээр бол одоо монгол хэлээр бол арай өөрөөр орчуулах боломжгүй. Яг адилхан утгатайгаар орчуулна. Хэлцийн дарга материалыг уншсан гэсэн утгатай байна. Сенсей ва майничи никки о какимасу. Сенсей ва майничи никки о какимасу. Багш өдөр бүр өдрийн тэмдэглэл бичдэг гэж байна те. За тэгвэл сенсей ва майничи никки о какаремасу. Сенсей ва майничи никки о какаремасу. Багш өдөр бүр өдрийн тэмдэглэл бичдэг ялгаагүй бол. Бучоо ва биру о номимасен. Бучоо ва биру о номимасен. За хэлцийн дарга пив уудаггүй гэж байна тийм ээ. Энэ тэгвэл хүндэтгэлийн хэлбэр дээр бучоо ва биру о номаремасен. Бучоо ва биру о номаремасен. За 社長は会議に参加しません。社長は会議に参加しません。За захирал хуралд оролцохгүй гэж байна. За тэгвэл 社長гэдэг энэ одоо тий хүн байгаа учраас 社長は会議に参加されません。社長は会議に参加されません болох нэ. За ингээд үйл үгийн зөвхөн Укимийн хэлбэр шиг адилхан хувирахчаар сонкейго үүсч болдог гэдгийг сурлаа. За тэгвэл 2 дугаард ямар хэлбэрээр сонкейго үүсдэг вэ гэвэл за үйл үгийн мас хэлбэрийг гээгээд үйл үгийнхаа урд о авчрах нь. О үсэг залгаад тэгээд хонь ни нар гэдгийг залгахаар энэ одоо үйл үгийн сонкейго буюу хүндэтгэлийн хэлбэр үүснэ гэсэн. За бүгдээрээ хамтдаа жишээгээр харах тийм ээ. За саяны одоо жишээг дахиад тавьтъя. 社長は7時に出かけました。社長は7時に出かけました。Захирал 7 цагт гарсан. За тэгвэл бүгдээрээ декакемашта гэдэг үйл үгийг мас хэлбэрийг хасаад урталт нь о залгаад хонь ни залах хэрэгтэй тийм ээ. Тэгвэл 社長は7時にお出かけになりました。社長は7時にお出かけになりました. Захирал 7 цагт гарсан гэсэн үг. За сайтар ажиглаарай. Мас машта хэлбэрийн оронд ни наримашта залах нь. Тэгээ урталт нь о хүндэтгэлийн о авчирч тавьсан байгаа хараарай. За тэгвэл түрүүний хэлбэрийг. Бучоо ва ширио о номимашта. Юмимашта. Бучоо ва ширио о юмимашта. За захирал материалыг уншсан гэж байгаа тийм. Тэгвэл бучоо ва ширио о ойоми ни наримашта. Бучоо ва ширио о ойоми ни наримашта. Захирал гавтлаасан хэлцийн дарга материалыг уншсан. Ялгаагүй утга нь. Гол нь энгийн хэлбэрээр бичсэн юмимашта гэдэг үйл үгийг о ни наримашта гэдэг үйл үг болгосноор энэ хүндэтгэлийнхаа санааг илэрхийлж байна гэсэн үг. За 先生は毎日日記を書きます。先生は毎日日記を書きます。За тэгвэл энэ 先生は毎日日記をお書きになります。先生は毎日日記をお書きになります. За багш өдрөөлөн өдрийн тэмдэглэл бичдэг. Ялгаагүй байна те. Утга нь бол ялгаагүй. За 社長は会議に参加しません。社長は会議に参加しません. За энэ нь болохоор 社長は会議に
ご参加になりません。社長は会議にご参加になりません. За энэ дээр нэг анхаарах зүйл гарч ирж байгаа шүү. Сая бүгдээрээ ни наримас гэж залгана гэж ярьсан тийм. Энд ягаад го усыг гараад ирвэ гэвэл за дараахыг хараарай. За бидний үйлдвэрийн бүтэц бол үйл үгийн мас хэлбэр дээр масыг нь хасаад урд нь хүндэтгэлийн ог залгаж өгөөд хонь ни наримашта гэдэг үйл үгийг залгаснаар энэ сонкийг үүсэж байгаа тийм ээ. За тэгвэл ямар тохиолдолд го болох вэ гэхээр нийлмэл ханзаар бичигдсэн үйл үгүүд байдаг шүү дээ. Хойдолтой сөрөв авж үйл үг үүсдэг. Сөрөв дооши гэж хэлдэг тийм. Сөрөв авж үүсдэг нийлмэл ханзаар бичигдсэн үйл үгүүд нь урдталтаа го авнаа. Он го болно гэсэн үг. Тэгээд хойноос адилхан ни наримасыг залгана. За тэгвэл саяны өмнөх жишээг дахиад харъя. Шачоо ва кайги ни санка шимасен. Санка сүрү гэдэг үйл үг байна тийм. Сүрүү дооши яхна шүү дээ. Хоёр ханснаас нийлээ сүрүү авснаар үүсэж байгаа үйл үгийг сүрүү дооши гэж хэлээд байгаа. За тэгээд сүрүү дооши маань Шачоо ва кайги ни го санка ни наримасен. Го урд авах нь биш го болно гэсэн. За тэгэхээр та хэд маань юу гэж тогтоох вэ гэхээр дангаар байгаа үйл үг ах юм бол аваад тэгээ масаа гээгээд ни нар болох нь. Нийлнэлээр орсон ханцтай сөрүү дооши байх юм бол урдталтаа го аваад тэгээ хойдолтой сөрүүгийнх нь оронд ни нар болж байна гэж ойлгох нь. За 3 дугаарт нь ямар хэлбэрээр үүсч болох вэ гэвэл токубетсуна сонкейго буюу онцгойгоор үүсэж байгаа сонкейго болно. За энэ нэг 14 үйл үг байгаа. За бүгдээрээ хамт хараад явъя. Икимас, кимас, имас, табемас, номимас, имас, шитэмас. За кимас явах, кимас ирэх, имас байх гэсэн утгатай энэ 3 үйл үг бол сонкейго хүндэтгэлийн хэлбэр дээр шилжихтэй ирашаймас болно. Гурвал адилхан. Ирашаймас. Табемас идэх, номимас уух гэсэн утгатай энэ хоёр үйл үг нь хоёулаа адилхан мешиагаримас болно. Имас буюу хэлэх гэсэн утгатай үйл үг нь ушшаймас. За шитэмас гэдэг мэднэ гэсэн утгатай тийм үйл үг нь гозонжи дэс. Тэгэхээр шитэмас ка гэж асуухгүй гозонжи дэс ка гэж асуух нь тийм. За үргэлжлүүлээд мимас буюу харах, үзэх гэсэн утгатай үйл үг нь горанни наримас. За шимас гэдэг үйл үг нь хийх гэсэн утгатай сөрөв гэдэг үйл үг байна. Энэ болохоор насаймас болжээ. Куремас буюу надад өгөх гэсэн утгатай үйл үг нь кудасаймас. Агемас буюу хүнд өгөх гэсэн утгатай үйл үг нь сашиагемас. За тэгээд 11 үйл үг байна. Онцгойгоор үйл үгээрээ бол. За тэгээд сан гэдэг хүний нэрний ард залгадаг сан буюу гуай гэдэг хэлбэр байгаа тийм. За тэрийг бүр хүндэтгэлийн хэлбэр дээр сама болох нь. За дэс гэд дуустдгийг нь бол дэгозаймас гэж бас сонкейгоор шилжүүлж болно. Үчи буюу гэр гэдэг үг нь Отаку ва дочира дэс ка гэж асуух нь ш. Танай гэр хаана вэ гэж Отаку ва дочира дэс ка гэх мэтчлэн. За жишээ харъя. Шачоо ва ашта кимасен. За кимасен буюу ирэхгүй гэдэг үйл үг онцгойгоор хувирсан байсан. Тийм учраас шачоо ва ашта ирашаймасен. Ирэхгүй гэсэн үг байна тийм. За байхгүй ч гэж орчуулж болно. Яа тэгвэл ирүүтэй адилхан утгатай болохоор. За дараагийнх нь Бучоо ва биру о номимасен. Хэлцийн дарга пи уудаггүй. За уух идэх гэдэг хоёр үйл үг бас адилхан онцгойгоор хувирдаг. За харцгаая. Бучоо ва биру о мешиагаримасен. За ийм болж хувирах нэ.
бүгдээрээ саяны 3 хэлбэрээрээ одоо хувиргаж сурсан бол хамтдаа Реншүби Хоньяку Mondai 3から6まで、そして紹介というテキストを翻訳してください。じゃあтэгээд提出締め切りは5月5日火曜日までです。それでは皆さんバイバイ。